Сайн байцгаана уу та бүхэндээ менежер хэрхэн улсын болон анги дэвших шалгалтыг баталгаажуулах вэ? Давхар хичээл өгүүлж байна. За юун түрүүнд болохоор эхнүүдэл систем дээрээ менежерүүд маань ерөнхий хяналтаа хийн. За эсэс систем дээрээ бол үнэлгээ баталгаажуулалтаа хийн гэдгийг анхаараарай. За ерөнхий хяналтаа хийхийн тулд эхнүүдэл системийнхаа шалгалт үнэлгээ зэсний төгсөлт дэвших шалгалт гэдэг зэс рүү орно. За үүн дээр болохоор яг ямар анги ямар улсын шалгалт өгөх боломжтой вэ гэдэг хичээлийг эсэсээс татаж авдаг талбар байгаа. Энэ талбар нь анги удирдсан багштай мөн байрладаг учраас хэрвээ анги удирдсан багш өөрөө татаад авчихсан байх юм бол танд тухайн хичээлүүд нь жагсаад гараад ирнэ. Хэрвээ анги удирдсан багш маань татаж аваагүй байх юм бол тухайн талбар маань бол хоосон харагдаад явна. Яг ингээ хоосон харагдаж байгаа бол яг ямар хичээл өгөх талбарыг эсэсээс менежер маань татаад өгчих боломжтой. Ингийн тулд эсэсээс татах гэдгээ дараад хичээлүүд маань ороод ирнэ гэсэн. За ерөнхий хяналт хэдэг хүүхэд ямар хичээлээр өгөх вэ гэдэг хяналт бол эхнүүдэл дээр байрлана. Та үндсэн дүнгээ бол эсэс систем дээр баталгаажуулна. За үүний тулд эсэс систем рүү ороод шалгалтын дүн гэдэг хэсэг рүү орно. За шалгалтын дүнгээ мэдээж хэрэг яг ямар ангийн шалгалт батлах гэж байгаа вэ гэдгээ сонгоно. Систем болохоор тухайн шалгалтыг яг нэг хичээлээр нь сонгож баталдаг байгаа. Тэгэхээр тухайн хичээлийгээ сонгоод хайх гэж дарахаар багш нарын маань илгээсэн дүнгууд хянагдаж байгаа төлөвтэй ороод ирнэ. Хянагдаж байгаа төлөвийг мэдээж хэрэг баталгаажуулснаар дүн маань тооцогдно. За энэ маань дэвших шалгалт учраас шууд баталгаажуулахад боломжтой. Улсын шалгалт байх юм бол эхлээд та хянсан төлөв рүү оруулж иж дараа нь баталгаажуулах төвчийг дарна. Бүх дүнг баталгаажсан уу, бүрэн болсон уу үгүй юу гэдгийг та мэдээж хэрэг эсэсийнхаа төгсөлт дэвшилт рүү ороод харах боломжтой. Анги удирдсан багш дүнгээ буруу оруулсан засварлах шаардлага гарах юм бол хэрвээ та эсэс дээрээ баталгаажуулаагүй байх юм бол анги удирдсан багш маань эхнүүдэл дээрээ эсэсээс цуцлах товчийг өөрөө даран дүнгээ засварлах боломжтой. Хэрвээ та эсэс дээрээ дүнг баталгаажуулсны дараа тухайн дүнг засварлах шаардлага гарах юм бол та эхлээд заавал эсэс дээрээ дүнгээ цуцлаад дараа нь анги удирдсан багш маань өөрийнхөө эхнүүдлийн системээр дүнг засварлах боломжтой болно. Батлагдсан төлөвт байхад буцаасан гэдэг дээрээ дарахад тухайн дүн маань бол бүгд цуцлагддаг байгаа. За ингээд цуцлахынхаа дараа анги удирдсан багштай хэлэхэд анги удирдсан багш маань өөрийнхөө эхнүүдлийн системээр давхар эсэсээс цуцлах товчийг дарна. Тэгээд дүнгээ засварлаад хадгалаад дахин тань руу илгээхэд цуцлагдсан байгаа төлөв буцаад засагдаад хянагдаж байгаа төлбөр дүн нь тань ирнэ. Ингээд бүх дүнг баталгаажуулаад дэвшилт болон төгсөлт рүүгээ ороод шалгалтынхаа үр дүнг 100% болгосноор таны улсын шалгалт болон дэвших шалгалтын дүн дуусна.